Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ы орг амино BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop. За сайн байна найзуудаа. Энэ удаагийн сэдэв бол өсөлтийн гормон хэр их булчин мас нэмдэг вэ гэсэн сэдэв байгаа. Тэгэхээр өсөлтийн гормон маань өөрөө өнчин тархины урд хэсгээс өмнөд хэсгээс ялгардаг пептид төрлийн гормон байна. Пептид гэхлээр уурган бүтцтэй гэсэн үг. За бүгд сайн мэднэ тестостерон бол холестериноос бүрддэг. За манай бодибилдинг фитнесийнхэн бол тестостероныг тосон дарай гэж нэрлэдэг. Харин өсөлтийн гормоныг бол усан дарай гэж нэрлэж бас ялгадаг тийм ээ. За өсөлтийн гормон нь булчин мас нэмэхэд шууд оролцдог даавар бол биш. Өсөлтийн гормон ялгараад өсөлтийн гормоны мэдрэгчнэр ажилласнаар илгэнд инсулин төсд өсөлтийн фактор 1 гэсэн инсулины төрлийн даавар ялгардаг. За инсулин төсд өсөлтийн даавар 1 гэдэг энэ гормон нь булчин мас нэмэхэд шууд оролцдог даавар. За энэ нь бол өөрөө инсулинтэй нэлээд бас төстэй үйлчлэгтэй гэсэн үг. За тэгэхээр ер нь өсөлтийн гормон нь бол ер нь инсулинтэй контр инсулины эсрэг гормон гэж явдаг. Антагонистууд гэж явдаг. Тэгэхээр энэ нь яаж үйлчлэлт юм бэ гэхээр цусан дахь сахараас бүх зүйл хамаарна. Цусан дахь сахар ихсэнгүүт инсулин ялгарч цусан дахь сахарыг багасгана. Энийний дараа нь бол цусан дахь сахар багасаад ирэнгүүт өсөлтийн гормон ялгарч буцаад сахарыг өндөр хэмжээнд авчдаг. Тэгэхээр би түрүү энэ хэлжсэн өсөлтийн гормон маань өөрөө шууд булчин мас ургахад оролцдог даавар биш ээ. Харин инсулин төсд өсөлтийн фактор 1 бол булчин мас ургахад шууд оролцдог даавар болно. Мөн зөвхөн булчин мас нэмэхээс гадна бас өөхийг нэмэгдүүлдэг. За ихэнх тамирчид буюу body fitness-ийн мэдлэгтэй залуучууд бол өсөлтийн гормоныг өдрийн 5-1-ээр тарихыг санал болгодог. За энэхүү дооз нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө өгөх нь маш бага байдаг. За өсөлтийн даавар нь пептид буюу уурган бүтцтэй гормон учраас цуснд 2-4 цагийн хооронд л ажилладаг. Энэ нь энэхүү дааврыг удаан хэрэглэх буюу ойр ойрхон тарих шалтгаан нь болдгоо. Багадаа 3 сар хэрэглэсэн хүмүүс үр дүнг нь мэдэрсэн байдаг шүү. За өсөлтийн гормон ямар тохиолдолд маш хэмжээгээр ялгардаг вэ гэхээр та унтж байгаа үед бол маш хэмжээгээр ялгардаг. За унтж байгаа үед бол яадаг вэ гэхээр та бол олон цагаар өлсөж байгаа. За өлсөж байгаа үед өсөлтийн гормон нь ялгарна. Мөн биений хүчний ажил ихлээр бас маш их өсөлтийн гормон ялгардаг. За жишээлх юм бол хүн хүндийн мөрөх ч гэдэг юм уу, нэг бол хүнд бэлтгэл хийх ч гэдэг юм уу те. За үүнээс гадна бол өсөлтийн гормон маань өөрөө бол бас стрессийн гормон гэж явдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та огцом даарах ч юм уу, нэг бол огцом халууцах энэ үед бол өсөлтийн гормон бас ялгарч идэг ийм даавар байгаамаа. За энэхүү дааврын бас давуу талууд нь юу байдаг вэ гэхээр кальцийн нийлэгжилтийг бий болгоно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр кальцийг ясанд сайн шингээж өгдөг гэж хэлж болно. За нөгөөдөөгөр бас өсөлтийн гормон нь бол өөх шатаах процессд бас оролцдог. Мөн булчин мас нэмэхэд бол тойруу замаар оролцдог гэж би түрүү хэлжсэн. Шууд биш, тойруудгаар оролцдог. За ийм сонирхолтой даавар байгаамаа. Зарим нь энэхүү бичлэгний төгсгөл би өөрийн хэд хэдэн субъектив дүгнэлтээ хий гэж бодлоо. За нэгдүгüрт бол өсөлтийн даавар нь инсулингүй булчин мас маш бага нэмдэг. За хоёрдугаарт хэрвээ өсөлтийн гормоны курсыг дангаар нь хэрэглэх гэж байгаа бол зөвхөн өөх хасах буюу жингээ бууруулах зорилгоор хэрэглэх нь илүү зүйтэй гэж бодож байна. Энэ нь бол бас эдийн засгийн үед бол нэлээд бас үнэтэй ордог учраас булчин мас нэмэх гэж бас хэрэглэнэ гэдэг бол миний бодлоор бол нэлээд өндөр тунтай явах хэвээр. Өндөр тунгаас гадна бас давхар инсулин хэрэглэхээс өөр аргагүй байдалд бас орно гэдгийг бас сануулгах зүйтэй баг. За энэ учраас өөх хасах тохиолдолд бол энэ нь бол илүү тохиромжтой байдгаа гэж бодож байна. За 3 дугаарт буюу стероидын курс дундуур булчин масаа авч үлдэх хадгалах зорилгоор хэрэглүүл илүү тохиромжтой.
За дөрөвдүгürt энэ бол нэг давуу талуудынх нь нэг нь арьс, үс, хумс харагдах байдал бол хамаагүй дээрддэг. Тавдугаарт үе мөчний бэртэл мөн нурууны дискнүүдийн нөхөн төлжилтөнд одоо бас нөлөөлдөг гэж хэлж болно. Мөн одоо бэртэл гэмтлээс хамгаалахад бас илүү тохиромжтой байдаг. За 6. Ер нь бол үний үрд бол маш одоо үнэтэй доордог. За энэ бол одоо энэ хүү өсөлтийн гормоны бас нэг сул тална гэж хэлж болно. Гэхдээ мэдээж одоо үнэтэйгээ зэрэгцээд бас одоо эерэг талууд бас зөндөө бас байдаг. 7. Цусан дах сахар нэмэгдүүлж нойр булчирхай ачааллуулахаас бусдаар сөрөг нөлөө бол арай багтаа байдаг. За ер нь голдуу одоо тамирчдын хэрэглэж байгаа байдал одоо тэдгээр одоо хүмүүсийн ярьж байгаагаар бол цусан дах сахар бол нэлээд өндөр тунтаар хэрэглээд ирэхлээр цусан дах сахар нэлээд нэмэгдээд мөн бас хоолны шинг центр нуудаж байгаа тийм сөрөг нөлөөнүүдэд ажилладаг юм билээ. Мөн энэхүү одоо сөрөг нөлөөнүүдийг давахын тулд давхар инсулин харин инсулинийг та бүхэнд дахин хэлээ энэ бол хамгийн аюултай хамгийн одоо хүнийг бол шууд өхөлд хүргэж болох одоо ийм хүчтэй даавар шүү гэж дахин сануулмаар байна. За ингээд төгсгөлд нь хамгийн сүүлд нь бол булчин массыг нэмж байгаа үед бол өөхөлтөг бол харьцангуй багатай нэмэгдүүлдэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр массны цикл явж байгаа масс нэмэгдэж байгаа хүмүүс хөвчлэн маш хэмжээгээр иддэг. За энэ идэлт нь бол нөгөө нэг өөхний хөрөнгөлөлийг одоо бий болгоод иддэг л та. Харин өсөлтийн гормонтой хамт зэрэг явснаар булчин массыг бол нэлийн өөхлөл багтаа нэмгээ гэж хэлж болно. За энэхүү танин мэдхүүн сэдв маань танд таалагдсан бол лайк тарж комент үлдээгээрэй. Хэрвээ асуулт байх юм бол миний Instagram бас хаяг руу хандаж болно. За ингээд удахгүй уулзлаа түр баяртай.